За guys, юу яцгаан та бүхэндээ дараагийн бичлэгээр уулзахад түн баяртай байна. Өмнөх одоо Криштиано Роналдогийн хийсэн бичлэгийг мэдчихэж байгаа. Тэрний доор коммент дээр хүмүүс Неймарын бичлэг хийгээд өгөөч гэж маш их бичсэн байсан. Та бүхний хүсэлтийн дагуу өнөөдөр би алдарт хөлбөмбөгчдийн нэг Неймарын талаар хийж өгөхөр бэлэн болоод байна. За юуны өмнө та бүхэн бичлэг эхлэхээс өмнө лайка дараад өгөөрэй. Бас subscribe хийгээд өгөөрэй. За шууд бичлэг рүү орцгоо хийдүүлээ. За Неймарын хувьд гэх юм бол 1992 оны 2 сарын 5-ны өдөр Могидас Крус гэдэг нэртэй Бразилийн нэгэн хотод төрсөн байгаа. За Неймарыг дөнгөж төрөөд удаагүй байхад нэгэн аимшигт үйл явдал болсон. Энэ бол юу болсон бэхээр дөнгөж 4 сартай байхад ингээд машинаар Неймарыг ингээд авч явж ирсэн байл та. Ард ингээд машины ард ингээд хүүхдийн суудал дээр ингээд суулгацсан. Тэгсэн чинь нэг машинтай мөргөлдөөд маш том ослуулсан. Тэр ослолтоо бүр машин ингээд хөмөрч иргсэн байгаа байхгүй. Тэгээ Неймар одоо юу гэдэг бурхны ивэлэр бүр үнэхээр азар тэр үед яасан бэхээр ямар ч шарахгүйгээр амьд гарсан байгаа. Дөнгөж 4 сартаа хүчтэй. За тэр үеэс л яг Неймар бол яг хөлбөмбөгийн одоо бүр од болох нь баг тодорхой болсон байж магадгүй гэж миний хувьд бол бодож байна. Хүмүүс бас тэгж ярьд юм байлээ. За тэгээд Неймарын одоо гэр бүлийнхэн тухай ярих юм бол аав нь хөлбөмбөгийн яг про плеер байсан. Тухайд Бразилд бас нэг одоо лигт тоглодог байсан ч гэсэндээ цалин нь маш бага. Тэгээд гэр бүлийнхэн нэлээд ядуу амьдралтай байсан. Тэгээд тогныхоо мөнгийг төлж чадахгүй босноосоо болоод лагаар одоо юу гэдэг гэрэлтүүлж амьдардаг байсан. Лааны одоо гэрэлт одоо хичээлээ хийж мэж амьдардаг байсан юм байлээ. Неймарын хувьд гэх юм бол багасаа яг хөлбөмбөгт хоббитой хөлбөмбөг тоглоод тэгээд яг нэг гудамжны хөлбөмбөг гэхээс илүү юу тоглодог байсан бэ гэхээр заалны хөлбөмбөг тоглодог гэсэн футзал хөлбөмбөг тоглоод тэгээд тэр үед одоо футзалын хөлбөмбөг тоглолт тухайд Бразилийн жижигхэн лигт тоглоод тэндээ одоо нэлийн авьяасаа таниулсан байгаа. Тэгээд Неймар яг дэмжсэн үн хэм бэ гэхээр аав нь ерөнхийдөө нэлээд дэмжлэг үзүүлсэн. Аав нь миний хүү бол нэлээд авьяастай хүүхэд учраас чи том болоод угаасаа амар мэрэгжлийн тамирчин болж чаднаа тий. Чи нэлээд авьяасаа ингээ хөгжүүлээ явах юм бол нэлээд амжилттай тамирчин болж чаднаа гэд аав нь хөлбөмбөгтэй нэлээд дэмжлэг үзүүлсэн. За тэгээд мэдээж яг аав нь хөлбөмбөгийн мэрэгжлийн тоглож байсан гэсэндээ тэргээр яг цалин бага байсан учраас амьдралаа залгуулж явахд хэцүү байсан учраас нүүсэн байгаа. Нүгээд өвөөгийнх нь гэрлөө нүгээд. Тэгээд тэр өвөөгийнх нь гэрийнхэн ойролцоо бас ерөнхийдөө нэлээд ядуусын хороолол. Тэгээд тэнд болохоор манайхаар одоо ойролцоох одоо хогийн цэг байдаг гэсэн. Улаан чулуут шиг манайх шиг тийм хогийн цэгийн бүр ойролцоо амьдардаг. Тэгээд яг тэнд одоо юу гэдэг гудамжинд хөлбөмбөг тоглоод давхар одоо футзал буюу заалны хөлбөмбөг тоглолдог байсан Неймарын хувьд. За тэгж явж байгаад мань хүний хувьд гэх юм бол 2003 онд Сантос гэдэг нэртэй багт одоо албан ёсоор орсон. Тэгээд албан ёсоор ороод тэнд ерөнхийдөө ивент хүлээ тоглож явж байгаад 2008 онд 16 наснда анх удаа мэргэжлийн тоглогч болоод өөрийнхөө дебютийг хийсэн. Дебютийг хийхэд Бразилийн од домог бурхан гэж нэрлэгддэг тоглогч Пеле хараад за энэ хүү бол юу вэ? Намайг давхар хэмжээний авьяастай юм байна. Өөрийгөө илүү хөгжүүлэх юм бол надаас илүү амжилт үзүүлэх боломжтой юм байна гэж Пеле бол харсан юм бэлээ. За тэгээд мань үний хувьд гэх юм бол тэрэнд одоо хөөрсөн үү яасан 2010 гайгүй нэлээд амжилт үзүүлж явж байгаад 2010 онд тоглосон нэг тоглолт байгаа. Тэр нь болохоор ямар тоглолт байсан бэхээр Неймар Сантосын хувьд гэх юм бол Goianense жоохон нэрнэлт хийсэн маа. Goianense дэсэн тоглолтын дээр Неймарын хувьд гэх юм бол алдаа уг нь авсан. Тэгээ торгуулийн цохилт хийх байсан чинь дасгалжуулагч нь ягаад ч юм Неймарыг торгуулийн цохилт хийлгээгүй. Тэгээ тэрнээсээ болоод Неймар дасгалжуулагчтайгаа хэрэлдээ муудалцсан чинь дасгалжуулагч нь уурлаад Неймарыг тэр тоглолтод тоглолтод нь оролцуулаагүй. Тэгээд тэр тоглолтноос дараагаас дээдчүүл нь юу гэж үзсэн бэхээр дасгалжуулагч нь буруутгаад дасгалжуулагч нь бүр ажлаа цаалсан. Тэгээд эндээс харах юм бол та бүхэн Неймарыг багтаа ямар их одоо юу гэдэг өөрийгөө ориултаа хэрэгтэй тоглогч байсныг олж харж болно. За тэгээд 2011 онд нэгэн үйл явдал болсон. Энэ болохоор Барселонадад тоглохоор болсон. За адерт Месси маа тоглож байгаа. Бурхны хүү гэдэг Месси маань. За мэдээж зэрэг Барселонадад тоглоод Неймарын хувьд залуу тоглож өөрөг жоо хөөрцөн тоглож байсан чинь Месси Неймар хоёрын одоо тийм хүчний ялгаа гарч ирсэн. Тэр тухайн үед Барселона 4-0-оор хожигдсон. Тэгээ Неймар өөрийгөө мэдсэн.
Месси хаа таныг бол барахгүй байна гэдэг бол ойлгосон. Тэгээ яг хоо тэгж явсанцэндээ 2000 дөнгөж гачирж ирсэн учраас Неймарын хувьд 2013 онд Барселонод орсон байгаа. Тэгээ Барселонод ороод Месситэй мөр зэрэгцэн тоглохоор болоод тэгээ тухайн 2014 оноос хойш Суарez, Месси, Неймар гурыг болохоор Барселонагийн супер од тоглогч гэж нэрлэдэг байсан. Бас дийлдэшгүй гэж нэрлэдэг байсан. Тэгээ 2017 онд ч гэдэм үү. Энэ гурван маань 122 голыг 2014 онд хийгээд тухайн үед одоо аваргуудын лигийн бүр авраг болсон байгаа. Гэвч одоо харамсалтайгаар 2015 онд Месси маань гэмтэл авчаад тоглолтыг одоо удаан хугацаанд жоо үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэвч одоо тэр үед нь одоо 5 удаа дараалаад гол оруулсан Неймарын хувьд яг Мессигийн араас бүр заалгаад Мессиг байхгүйсэн цэнтэй Барселоныг авч явах хэмжээний гэдгийг өөрөө харуулсан. Тэгээд 2016 онд Ballon d'Or буюу алдарт бүр тухайн үеийн од хөлн бүх тоглогчдод хамгийн олон гоолтой тоглогчд өгдөг тэр алтан бөмбөг шагналыг номинацид нэр дэвшсэн. Данж авч чадаагүй Роналдо, Месси, Неймар гурван маань одоо нэр дэвшсэн байгаа. Тэгээд авч чадаагүй гэхдээ харамсалтай нь. Тэгээ 2016 онд тэгээд дуусаагүй Ballon d'Or-оос одоо Ballon d'Or-ыг авч чадаагүй ч гэсэндээ 2016 онд Олимпиад оролцоод Бразилийг төлөөлж оролцоод Олимпийн авраг болсон байгаа. Тэгээ Неймарын хувьд гэх юм бол та бүхэнд нэг гоё зүйлийг хэлье. Энэ болохоор би итгэгч байхгүй юу? Христ ч гэсэн үг. Есүс Христ итгэдэг би итгэгч. Неймарын хувьд ч гэсэн бас яг Есүс Христ итгэдэг итгэгч юм байлээ. Тэгээд яг Бразил одоо 2016 онд тэр Олимпиад төрүүлсэн үед Неймар яасан бэ гэхээр энэ дээр ингээ та хүн зураг нь бас оруулчихна. 100% Есүс Христ гэдэг нэрээр одоо ингэж бүр юм банда шиг юм зөөсөн цаас зөөсөн байлээ. Тэгээд тэгж амар одоо ихтгэлтэй. Тэгээд нэг ямар зүрийн байдлаар амьдрал нь амжилтгүй болоод ч юм уу тоглолтын дээр хожигдох ч юм уу ямар нэгэн байдлаар амжилтгүй болоод эхлэх юм бол дээшээ ингэж гараа өргөөд бурханд залбирдаг юм байлээ. Неймарын хувьд гэх юм бол би бас итгэгч. Тийм болохоор үнэхээр бас гайхалтай энэ хүний талаар ярьж байгаа нөхөр их баяртай байна. За Неймарын амжилт ингэ дуусаагүй явж байгаад 2017 онд Неймарын хувьд 2021 онд гэрээгээ сунгаад 2021 хүртэл Барселонад гэрээтэй байсан чинь Неймарын хувьд яг Барселоноос албан ёсоор гарахаар болоод тэрийг хэвлэлийн баг хуралд хэлсэн. Гэвч одоо юу гэдэг Барселоноос тэгж гэрийн дуусаагүй байхад дундаас нь тусалж гарч байгаа учраас Барселонод 200 эдэн сая еврогийн одоо төлбөр төлөхөөр болсон ч гэсэндээ тэрийг болохоор оронд нь одоо шинээр орох гэж байгаа баг Paris Saint гэдэг German гэдэг багт болохоор оронд нь төлөхөр болсон. За энэ багт ороод 2023 он хүртэл тоглоод Неймарын хувьд бас ерөнхийдөө яг хүнийх нь хувьд гэх юм бол бас цуг тоглож байгаа тоглогчтойгоо муудалцах ч юм уу те. Тэгээ тоглолтынхаа явцад ингээд муудалцах янз болох одоо дээрэс нь зэрэгтэл буюу үдж байгаа пеноттэйгээ бүр ингээд гар хүрэх ч юм уу те. Бүр одоо ийм жоохон ийм хувийнх нь жоохон тийм характерын байдлаас олж асуудал гаргаж ирсэн тохиол зөндөө байсан байлээ Paris Saint-д болохоор. Гэвч гэсэндээ Paris Saint-ийг бүр ингэж одоо гоолоор аврах ч байт юм уу те. Тэр үйл явдлаас болоод нэг бол Paris Saint-ийг нэлээд ингэ доошоо унгаад нэг бол Неймар болохоор бүр аврагч баатар болж байгаа хэсгүүд ингэж байдаг. Тэгээ 2023 хүртэл Неймарын хувьд бол гайхамшигтай амжилттайгаар бас тоглож явсан. За тэгээд Неймарын одоо юу гэсэн та бүхэнд одоо яг хөлбөмбөгийн карьерийг бол та бүхэн баг бүгд мэдж байгаа болохоор энийг түр яриха болоод юуны талаар ярих вэ гэхээр Неймарын одоо найз зөвхөн гэр бүлийнхэн талаар ярив. Неймарын хувьд гэх юм бол нэг хүү нэг охинтой. За тэгээд 2012-оос 2016 онд Бразилийн модель бас жүжигчин Брунодаа үргэлжлэдэг байсан юм байлээ. Амар царайлаг бүсгүй байсан. Брунодаа үргэлжлэдэг байжгаад 2016 онд харамсалтайгаар салсан. За тэгээд хүүхэд 2010 онд бас нэг эмэгтэйд өргөдөг байсан. Хамгийн анхны хүүгийнх нь ээж нь байгаа. Carolina Danz гэдэг нэртэй бас нэг модель амар царайлаг эмэгтэй байсан. Энэ эмэгтэйгээс бас хүүгээ зөрүүлээд нэг удаагүй байж байгаад бас салсан юм байлээ. Тэгээ бас нэг сайхан мэдээ гэх юм бол 2020 оноос хойш 23 24 одоо энэ Бруна гэдэг нэртэй модель X girlfriend тэгээ буцаж нийлээд тэгээ бас одоо 2022 онд энэ хоёр чинь яг жирэмсэн болсон байсан Брунагийн хувьд. Тэгээ TikTok дээр энэ бас нэлээд бүүн болж зурганд явсан. Тэр Неймарын хувьд гэх юм бол Брунагийн одоо яг жирэмсэн болсныхан дараа гидсийн ингээд үнсэж байгаа зураг мөргөн ингээд явсан. Тэгээ энэ хоёрын хувьд ингээд 2024 хүртэл ингээд үргэлжлээ харилцаатай хэвээрээ бол байгаа юм бэлээ. Та бүхэн бас миний яриаггүй зүйл, мэдэхгүй зүйлийн талаар байвал Неймарын талаар дор комент зэгт
хүссэн комментээ бичиж болно шүү заяа хангалттай. Би бас нэлээд дутуу ярьсан байж дутуу ярьсан байх бас нэлээд гол зүйлүүдийг бас яриаг ойлсон байх. Миний хувьд яг түүрлээд за энэ хэсгүүд ингээд түүрслээд гол ярьчих гэсэн зүйлүүдээ л ярьсан байгаа шүү заяа. Тэгэхээр бичлэг маань таалагдсан бол лайка дараарай. Бас subscribe хүсвэл subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.